Гарсуулсан өрний акны үстэй явуулаа. Яаж иймдэр орох гал. Хөлсөйгөөсөө юм байна. Энэ босоод мараа өсөхтэй өчигдөр цагаад яваад гэх юм а тэр юм оо юм байна шүү дээ. Хөлс авч байгаа их үнд зүйл морины хүнд одоо хөнгөрөө бүгд юм гэх шүү дээ. Хамгийн наазхан их одоо 5 хөлсний ард дээр бол цогж болох байна. 5 хөлс авсан. Тэрний наам дандаа хатчих шүү дээ. Тэгэхээр бол цагаар цууд ингээд явах зүйл чинь би хөнгөрөө байгаад хоёр шантар мөн дээр дандаа ачаад нөгөө мөр хөлсгүй болох юм хөлсүүч. Тэндээс хэлдэг байхгүй. Тэгээ хөлсний үйл чинь тавны болон мөр жоохон тийм ихний үед ч бас жоохон дөрөв мал нэг жоохон дагшин дөрхөн дөрхөн байдаг. Тэгээд хөлсний дараагаа явуулдаг. Тэр утга жоохон хүнд хөөхт утгаар тэр хэлбэг хоноо зөвж яваад тэр зүгээр мөрийн хөлсөөр ордог. Тэр үед мэдчихгүй зүгээр заагаагаар нэмдэг байхгүй. Тэгээ хоёр шантхан мөрөн дээр тэгээд хөлсөөр бүгд цуган тэрэхгүй зүгээр зөөлхөн цогдөг шүү дээ. Тэгэхээр чи хоёр шантхан мөрөн дээр ачаар нэрээд өгөх байхгүй. Тэгээд хөлсөөр орох их үндсэн тэр тавьдаг. Тийм учраас дандаа хатарч би дараа 5 6 сайхан хатарч авах шүү дээ. Тэгэхээр бол мөрийн сайхан гэдсэн өнгөс сэрсэн задарч. Ер нь мөрийн хатаж хөлсөнд тоглох юм бол сайхан мөр хатаж ирдэг болчих. Тэгээд сайхан морчны сайхан юу яах вэ? Бүгд төнгөөр 5 6 хөлсний ард дээр цогхгүй жоо чинь адлаг тавиад хөлөө. Тэгээд ихтэй зүйл нөгөөсөд одоо шугам тэнэг гэж байгаа юм. Эцэг мэдээж ажиллах юм. Тэгээд за үзэгчтэй хайлтгаас болсон бол фондаа юу мөрний анхны хэсгүүд маш зөөлөн авахсан байна шүү. Заагуулсан хөлс гарахгүй хамаар хүмүүс яаж хөлс гарахгүй болчихлоо хөлсөнд өгчихлээ гэдэг. Энэ юунаас олж үүддэг. Энэ хөлсийг өнө тэр нөгөө хөлс гарахгүй хамаар яаж хөлсийг гаргадаг. Энэ манай үзэгчтэй. Хөлс одоо гарахгүй хэдий шалтгаан бий л дээ. Одоо шийд захуулаад хавар одоо нэг өвөл хүүс том гараагүй тийм ээ. Тийм мөрөнтийг багцуулаад бол тэр хавар хийний цагаар тэр одоо жоохон эгүү хумаад тэгээд сарвсны нөхмөхийг тэмдэг чимэл хус гарахгүй нэг үед за гэдэгтээ харин ихтэй гэж ярьдаг тийм одоо уяасны тийм бол хус гарахгүй тийм өөрсдөө одоо бүдүүн гэж хоёр чинь харилцсан гадартайгаа явуулж өгдөг. Тэгээд одоо бүдүүн гэж хор уусанд тийм өнгөр язуу гэдэг харгас тийм хийх. Тэгээд васагаа тэр байж болох юм бол асууж нэг явуулдаг уусхантай нэг тэр үддүүчээс хус гарахгүй тийм. Тэгээд ерөнхийдөө хийцтэй тийм юм бол хаалт дээр хус гараад ирдэг. Хаалт шингэж байгаа нь элээд үж явах хус мос чаддаг иргэд гэдэг. Тэгэхээр хийцээ дамжиг болно. Хар хэвсдэг эцсийн талын нэг бүгдийг сайхан зохицуулах. За тэгээд шарвсныхын нөхөй хамгаалт морныхоо гүйцэд одоо хорын гүйс гаргасан байх шүү дээ. Тийм морны хор галын гэсэн зүйл намар одоо үүдийн сараас хөлөө зөөлөн мордыг сэрваа тэгээд тавны хөлс бидэн тогтохгүй бол энэ сайхан тийм болон масаны соршид хайшаа байшаа одоо сахил хойш биег шигж өгөөг гэсэн үг байхгүй. Тийм сайхан болдог байхгүй. Тэгсэн байхад бол хэвчээч мөр одоо гадны юм уу гэж авчдаг гэж одоо хөлсмөсөн байхгүй тийм шамсны хөлхмөх гэдэг байхгүй. Тийм л өчтөр байна. Тэгээд мөр хөлсөн байхгүй хад өчиг хөчөр хөлсөхгүй нэмээр одоо ягаад балбаад байх юм байна. Одоо арга засаг хийх хэрэгтэй.